Манай улсын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсний үн дэлхийн зах зээлд 1 тонн 43 орчим долларт эргэлдэж байна. Харин Монгол улсын 2016 оны улсын төсөвт тонн нүүрсний үнийг ангиллаас нь хамаарч 32.8-аас 54.8 ам доллар байхаар тооцоолсон байна. Өмнөд хөршийн нүүрсний хэрэглээч 2020 он хүртэл нэмэгдэх болов гэсэн таамаггүй. Тэгэхээр 5 толгоогоос бусад нүүрсний уурхайн олборлолт зогссон байдалтай 2005 оныг өнгөрүүлсэн нөхцөл байдал өөрчлөгдөнө. 2016 он гэрэл харагдлаа. Зэсийн хувьд өнөөдрийн ханшаар сүүлийн 3 сарын үнэмлэхгүй дээд түвшинд хүрсэн байна. Лондоны биржид 1 тонн зэс 4792 ам доллартай тэнцсэн өнгөрсөн оны 11-р сараас хойш анх удаага өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь энэ юм. 2-р сараас хойш зэсийн үн нийтдээ 5%-аар өсөд байгаа. За хэдийгээр өсөж байгаа таатай үзүүлэлт гарсан ч 2016 оны улсын төсөвт 1 тонн зэсийн үнийг 5268.7 ам доллар байхаар тусгачсан. Өөрөөр хэлбэл 1 тонн зэсээс 500 гаруй долларын алдагдал төсвийн төлөвлөгөөнд толгорч байна гэсэн үг. Цаашид өснө гэсэн таамаг харагдахгүй байгаа ч зэс экспортлогч орнууд тогтворжих, найдвар тавьчихсан байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцлон харж байна. Тэгвэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг алтны үн шинэ оноос хойш тогтмол өсөж байгаа таатай мэдээ байна. Унц нь 1256.4 доллартай тэнцсэн нь сүүлийн 3 сард 25%-аар өссөн үзүүлэлт юм. 2016 оны төсөвт унц алтны үн 1156 ам доллар гэж таамаглагдсан байгаа. Төсөөллөөс өндөр үнэтэй болчихжээ. Уул уурхайн салбараас төсөвт орж ирэх нийт орлогын хэмжээ 900 орчим тэрбум төгрөг. Үүний 90 орчим хувийг нь алт, зэс, нүүрс гэсэн дээрх 3 салбар дангаараа төвлөрүүлэх тооцоол гаргачихсан байна. Гол 3 ашигт малтмын үн өсч эхэлсэн, мөн алтны үн төсөвт төсөөлснөөс өндөр үнэтэй гэрэл гарлаа. Өөрөөр хэлбэл дан ганц уул уурхай дээр тулгуурласан манай улсын эдийн засаг тогтворчж магадгүй. За сэргэх хандлага бий болсон гэсэн үг. Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны 2 дугаар сарын гүйцэтгэлийг гаргаад байгаа маань. За 2 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2%, за нийт зарлага 63.5%-ийн гүйцэтгэлтэй гарчээ. Ингэснээр төсвийн нийт тэнцэл нь 258.5 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан гэсэн үг. Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмын нөөц ашигласны төлбөрийн орлого бол 13 тэрбум төгрөгөөр. За импортын барааны нөөтийн орлого 10.6 тэрбум төгрөгөөр, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум төгрөгөөр, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан гол нь нөлөөлжээ. Өнөөдрийн онцлог мэдээг сэтгүүлч сугар бэлтгэлээ.